За. Галзуу сервис сувгтан тавтай мөрөлцгөө манайхан. Та нарын удаан хүлээсэн борогоос нэлээд нэгсэн галзуу цувралаа хэдүүлээ ингээд үргэлжлэл үлцгээе. Хүнсэн хүлээсэн галзуу цувралын маань нэр бол Cannibal. Аливаа юм чинь тэгээд нэг тийм цаг хугацаатай байж ижлээ. Бас л гоё байдаг штэ бороонуудаа. Тэгээд одоо борон одоо робот биш шүү дээ. Хажуугаар нь ханаад хүрээд хоолоо молоо ингээд бас жиж ирээд те. Бас жоохон тийм байлаа. Одоо ч бас жоохон тийм сүсгэж байгаа сте. Гэтэ яг хөө тэгээд одоо аль болох хурдан зүгээр болохгүй борон хичээж л байна. За тэгээд аль болох та нартай ингээд чанартайхан шиг те. Одоо яриад одоо гоё өгчихинсэн, зүйлчихинсэн гэсэн зорилгоор хэдэн бороонууд нь одоо хичээж байгаа шүү дээ. Тэгэл аль болох хурднараа ингээд яг орох хэвээр цагтаа ингээд та нартаа хурж байгаа юм шүү. За тэгэхээр бороо энэ галзуу цувралыг аяллаа бүх үйлчилгээг нэг дороос 20 жилийн туршлагаар баталгаажсан Монголдо тэргүүлэгч аяллаа компани Хаан Travel-тэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар юу их мэдж байгаа? Саба дараагүй бол саба тардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу сервис сувгийг мэдэхгүй хэн нэгэнтэй шеэрлээрэй. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За Кейсүкэ болон тэрний залуус Дайгогийн ажил дээр эхнэр охин хоёрыг нь барьцаалаад хүлээж байтал Маширо охины барьж байсан цагаан өнгийн ирвэхээ нисч байснаа зугтаа гэсэн бичгийн хажууд очиж суухыг Кейсүкэ анзаарлаа. Харин нөгөө талд авраг том биетэй тэр хүн ухаан алдаж толгойноос нь цус урссан Дайгог чирээд явж байна. Дүр солигдоход халаад өмссөн нэг залуу дотор хувцастайгаа нэг байшингийн хоёр давхраас үсэрч бууж ирээд хідэн залуусаас зугтааж байгаагаар 3 дугаар ангийнхны үйл явдал эхэлдэг. Тэр өөрийг нь хөөж байсан залуусаас зугтаж амьдсан ч гудамжнаас Дайго тэрнийг хөөж байшингийн дээвэр дээр гарч ирээд бариад авна. Энэ үед Маширо охин ангийнхандаа болоод эцэг эхчүүдэд зохион бичлэгээ уншиж сонирхолж байдаг. Манай аав шилдэг цагдаа манай гэрт аавыг сайн ажилсан гэж баяр хүргэсэн олон талархлууд байгаа. Хүмүүс манай аавыг шилдэг цагдаа гэдэг. Гэхдээ би санал нийлдэггүй. Манай аав заримдаа их түрэмгий байдаг. Би аавыгаа хүн битий зодоосой гэж хүсдэг. Яагаад гэвэл муу хүмүүс ч бас өвдөлт мэдэрдэг. Тэгсэн охины хэлсэн үгийг батлах гэсэн шиг Дайго нөгөө залууг нэвшэртлэн зодож цусыг олж байна. Охиныхоо бичсэн зохион бичлэгийг сонсоод Юки ууралсан бол Дайго харин ч баярлдаг. Тэр өдөр Маширо охин сургуулийнхаа гадаа тоглож байгаад өөрийг нь харж зогссон нэг залууг хараад тэгээд тэрнийг дуудаад чиглээд гүйсэнд сандарсан Юки Дайго хоёрч охиноо дагаадгүй нэ. Цубаса гэх тэр залуу тэндээс сугтаасан бол Дайгоч тэрнийг барьж аваад тэнд юу хийж явсныг нь байцаана. Чи тэнсэнтэй байгаа үстэй. Энд яг гэж ирсэн. Маширог харах гэж ирсэн юм уу? Гүй. Манай гэр нүүх гээд би юм хумаа наас тааш нь болгож ирсэн юм аа. Дахиад Маширод хойрдох юм бол алдчих шүү. Цубаса гэх залуу бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт сэжиглэгдсэн байсан учраас Дайго тэрнээс их болгоомжилж байжээ. Тэрний талаар цагдаагийн газраас тусгайлан анхааруулсан байсан учраас Дайго тэрэнд хатуу хандсан нь тэр байлаа. Маргааш нь Дайго хотын захын нэг дүүрэгт ажиглалт хийгээ зогсож байтал хамтрагч нь ирээд тэрнийг Цубаса гихч тэр залууг яагаад тэгтлэн зодосныг асуулаа. Тэр мөн новшаар нүд рүү харж хагаад би Маширод хайртай болохоор тэрэнд гар хүрэхгүй гэсэн. Тэгэд миний уур хүрээд тэгсэн гинт холбоо дуурч Цубаса гихч тэр нөхрийн гэрлөө 8 орчим насны охин өөрөө алхаад орсон тухай мэдээ ирсэнд манай хоёр ч тэдний байшин руу яаран явцгаана. Тэгэд Дайго шууд гэрлөө нь очоод хаалгыг нүдлээ. Тэгсэн байшин дотроос охиных нь аав гих дуу гарахыг сонсоод Дайго галзуурах шахаж цаонхыг хаг цохино. Энэ бүхнийг эргэж сансан Дайго гинт нүдэ нэхэд тэрнийг эмлэгт авчирчихсан. Эхнэр Юкин өмнө нь зогсож байлаа. Тосгоны ганц сөнөөгч залуу Дайгог голын эргээс олсон байж. Тэгсэн Дайго яарад өндийж ирсэн ч толгойн хагарах гэж байгаа юм шиг өвдөжсэн учраас босож чадсангүй. Тэгсэн Дайго толгой руу тэр хүн цогсныг саналаа. Энэ үеэр Кейсүкэ болоод тэрний залуус ирсэнд Дайго бүгдийг эргээд санана. Та нарынд юу хийж вэ? Одоо би бүгдийг саналаа. Та нар намайг алах гэж оролдсон бидтэй. Тэгсэн Кейсүкэ нэг залууг урагшаа гаргаж ирлээ. Том ах маань танд ийм зүйл хийжээ. Ахыхаа өмнөөс танаас уучлалгүй. Том аха, миний ихэр ах байгаамаа. Намайг уучлаарай. Юу гинэ? Тэр залуу өөрөө сайн дураар цагдаагийн газарт ирээд хэрэгэ хүлээсэн. Гүдэ над руу хадуур бариад дайрсан хүн их том биетэй, буурал өстэй, хөгшин царайтай байсан.
Хөгшчүү тэрнийг тэр хүн гэж байсан. Манай гэр бүл тийм хүн байхгүй. Оршуулган дээр байсан том биетэй хүнтэй адилхан. Үнэрийг нь би сайн санаж байна. Үнэрээ та ямар нохоо штэ. Надаар дайжигнаад байна уу? Надад хэлэх юм байхгүй бол эндээс зайлж үз. Дайго битгий бүдүүлэг загнаад байл та. Зүгээр дээ атгтай. Дайго нэгэнд сэргсэн болохоор бид ингээд явъя да. Анэрэти. Тань руу халтсан залуусын зарим нь баригдаагүй байгаа. Тийм болохоор болгоомжтой л байгаараа да. Тэднийг гарсны дараа Дайго туслаа суух татаад гарах гэсэн ч утсаа гээсэн болохоор олж мэдлээ. Тэгээд гар утсан тэрнийг олсон газарт байгаагүйг олж мэдээд шууд тортой юм аваад гарах гэсэнд Юки зогсоох гэж оролдоно. Чи толгойдоо 13 айдал тавиулсан штий. Ингээд явж болохгүй. Би зүгээрээ тэр нөхрийг аваад барьж авна. Арга барсан Юки ч охиноо дагуулад араас нь явлаа. Энэ үеэр ойд хэдэн хүн машин дотор суугаад Дайгогийн утсанд ирсэн Накамура докторийн дууд шууданг сонсож байлаа. Тэр хуруу чиний өмнө наанчин ажиллаж яваад алга болсон Осомо Кано мөрдөгчийн хуруу байна. Эннээс гадна хуруунаас хүний шүүлстэй адилхан бодис илэрсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр хурууг хэн нэгэн тас хатсан бололтой байна. Энэ муу шүү. Одоо яах вэ? Би учрыг олъё. Тэгэд тэд утаснаас доктор Накамура руу мессеж бичиж уулзахар боллоо. Энэ үеэр Дайго эхнэр охин хоёроо аваад гэртээ ирж байна. Тэгсэн ажил дээр нь Сүмирэ ирчихсэн зогсож байдаг. Таны толгой зүгээр үү? Зүгээрээ. Готогийнхноос ганц хоёр юм асуух гэж яваад юм болчлоо. Намайг уучлаарай. Надаас л боллоо. Зүгээрээ. Харин ч таны тусламжтайгаар Готогийнхан ямар нэг зүйл нууж байгааг би мэдсэн. Офицер Каногч нууж үйж магадгүй. Энэ бүхний дараа та мөрдлөгөө үргэлжлүүлэх үү? Би энэ хэргийг заавал илрүүлнэ. Энэ үеэр Сүмирэ аавынхаа утасны дуудлагын жагсаалтыг Дайгод өгсөнд тэнд нэг хачирхалтай дугаар бичээстэй байлаа. Тэр нь Кано офицерын хамгийн сүүлд залгасан сансрын холбооны дугаар байдаг. Гэвч цаадах нь утсаа аваагүй ээж. Та болгоомжтой байгаарай. Таныг ойр дотны хүмүүсээ алдахгүй гэж найдаа. Готогийнхан галзуу шүү. Гэхдээ Кейсүкэ өөр. Тэгээд Сүмирэ таксинд суугаад яваад өгсөнд Дайгоч харсаар хоцорлоо. Энэ үеэр Юки гарч ирээд тэндээс явах гэсэн ч Дайго зогсоодог. Чи чинь ямар хачин хүн бэ? Өмнөх цагдаа алга болцсон. Чи өөрөө өөхөх шахлаа. Миний оронд өөрийгөө тавиад бодоод үзтээ. Намайг ямар их санаа зовж байгааг ойлгож гин үү? Уучлаарай. Хэрвээ дахиад нэг л удаа аюултай байдал үүсэх юм бол гэр бүлээрээ эндээс нүүн шүү. Тэгье. Та хоёр шууд яваарай. Тэнийг минь чи ч бас энэ гэр бүлийн гишүүн биз дээ. Юки. Чамд хэлээгүй нэг зүйл байна. Биднийг энд нүүж ирсэн өдөр Маширо хойроо явчаад ирсэн штэ. Тэр өдөр Маширо надад хүний тасарсан хуруу өгсөн. Би эхлээд тэр хурууг баавганд бариулсан гин Готогван хуруу гэж бодсон ч биш байсан. Тэр хуруу бараг офицер Каногийнх байх. Энд байх нь ер нь л аюултай болсон. Тийм учраас та хоёр төрүүлээд явсан дээр. Тэгээд Дайго цагдаагийн машинд суугаад эхнэр охин хоёроо дагуулад цагдаагийн төв газарт ирлээ. Шаргачин зүгээр үү? Дайгогийн гэр бүлийнхнийг дотогш нь оруул. Бүгдээрээ чамайг харах гээд гараад ирч. Чамайг бүгд хотоос ирсэн мундаг мөрдөгч гэж бодож байгаа шүү. Дарга тантай хувь уулзаж болох уу? Тэгээд Дайго офицер Каног Готогийн гэр бүл барьцаалж байгаа. Эсвэл тэд алсан гэж бодож байгаагаа хэлдэг. Чамд баримт байгаа мó? Чи байцаалд авах гэж гэрт нь очсон гэсэн үү? Тийм ээ. Тэгээд л тэд над руу халдсан хэрэг. Чи эхлэх үсттэй. Төрүүлж төрөнгийн ааш гаргаагүй үз. Чамд ч бас нэг ийм түүх байгаа шүү дээ. Яла гэжтэй. Тэгээд ч Кано алга болохоос өмнө халагдах хөргөдлөө өгсөн байсан. Тэгэхээр зөвгөний үрийг оролдоод хэрэггүй. Готогийнхноос хол бай. Би өөрөө хүүгээ тосхонд төрж өссөн хүн. Эцэг их маань үргэлж ингэж анхааруулдаг байсан. Мөрдөгч Ямамото онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилцсийн дарга руу залга. Кано офицерын хэргийг дахиж нэй. Мөрдөгч Секи Кано офицерын халагдах хөргөдлийг сайн шинжил. Баярлалаа дарга. Гэхдээ чи энэ хэрэг дээр ажиллаж хэрэггүй. Юу гэсэн үг? Чи өөрөө хохирогч болохоор протоколын дагуу энэ хэргийг мөрдөж болохгүй. Бас гэр бүлийн хинчин чамд санаан зовж байгаа. Одоо ер нь хэсэгтэй гэр бүлийн хинтэйгээ хамт бай. Энэ үеэр нэг мөрдөгч ирээд доктор Накамура тэрэн лөө хэл хөргүүлсэн гэдгийг дуулгалаа. Тэгээд Дайго доктор Накамуратай ажлын утсаар холбогдож олж мэдсэн зүйлээ нүүр тулж хэлж өгөх хүсэлтэйгээ хэлж хүүгээ тосгоны эмнэлэгт яаралтай ирэхийг хүсдэг. Тэгсэн мань Готогийнхан доктор Накамураг барьцаалж буу тулгаж яваад утсаар яриулсан нь тэр байлаа. Тэгээд Дайго зурагтай ном үзэж сууж байгаа эхнэр охин хоёр дээрээ очлоо.
Би энэ хүнтэй уулзаж ирчээд энэ хэрэгээс бүр чөлөөлөгдөнө. Тэгээд цаашид яхаа ярилцгаая. За, тэгье. За тэгээд Дайго цагдаагийн машиндаас суугаад хөдөрлөө. Тэгээд тэднийг түнэл дотор явж байтал гэнэт урд нь хогны машин гарч хурдаа хасч байснаа арын хаалга нь онгойгоод Готогийнхны нэг нь гарч ирээд тэдэн лөө буудлаа. Үүнтэй зэрэгцээд өөр нэг машин ирж хажуунаас нь хашсанд тэр хоёр хөдлөх аргагүй боллоо. Тэгээд арайхийн тоормц гიშгэ зогсдол араас нь хурдтай давхиж явсан өөр нэг машин жолоогоо алдаад араас нь нэрээд мөргөдгөнө. Энэ дүрс өмнө нь болсон үйл явдал руу шилжинэ. Дайго охиныг нь гэртээ оруулсан нөхрийн цонхыг хаг цохиж ороод зодож эхэлнэ. Чи Маширог яасан бэ новшоо? Би яагаач хүү? Маширо өөрөө л хонх тараад ороод ирсэн штэ. Тэгсэн Дайго тэрний хэлснийг сонсолгүй ухаан алдтал нь зодлоо. Аж болоход хамтрагч нь орж ирээд тэрнийг зогсоодог. Тэгсэн Маширо охин ч зубаасаг хамгаалж урдуур нь орно. Маширо, чи наад хүнийхээ юу хийснийг мэдэхгүй болохоор энэ хэрэгт битгий оролцсон. Би мэдэж байгаа. Би зүгээр л баяртай гэж хэлэх гэж ирсэн. Хэдийгээр зубаасуу муу зүйл хийсэн ч хин нэг нь тэрэн цай хандах ёстой үсттэй. Тэгэхгүй бол тэр улмал муу хүн болно штт. Тэр бол сайн хүн. Тэгсэн Дайго охин нь баяртай зубаасаа гэсэн бичгтээ цаасан шувуу авчирсан болохыг харлаа. Энэ үеэр цагдаагийн нэмэлт хүч ирээд Маширог аваад явах гэтэл зубаасаа гинэд ухсхийн цаасны хутаг аваад тэрнийг авч явж байсан цагдаагийн хөлийг зүсээд Маширод цаасны хутгаа тулгаад бүгдийг хол байхыг тушаалаа. Дайгоч сандарсан шинжгүй буугаа суглаад барина. Зубаасаа охиныг тавь. За тэгээд осол болсон газарт Дайгог ухаан ороход хажууд нь байсан цагдаа азар амьд гарчээ. Энэ үед машинаас буусан Гото овгийн 3 залуу тэдэн лөө буудсаар ойртоод ирнэ. Дайгоч бушуухан машинаас гарч нөгөө цагдаагийн гарбууг аваад тэдэнтэй буудалцахаар бэлдэнэ. Маширо, би амьдралаа чамгүйгээр төсөөлж чадахгүй. Тиймээс хамтдаа үхцгээе. Тэгээд зубаасаас хасны хутгаа Маширо охины хоолойд тулгахтаа зэрэгцээд Дайго духанд нь сумзооно. Тэр явдлаас хойш шоконд орсон Маширо охин юм яриха болсон байж. Энэ үйл явдлыг сонссон Дайго 3 залуугийн нэг нь мөрөнд нь буудаж, нөгөөг нь 2 хөл рүү нь буудаж унгаад машиныхаа хаазан дээр дарж үлдсэн нөхрийг мөргөд унгаалаа. Чи биднийг Каног алсан гэж бодож байгаа үстэй. Гэхдээ тийм биш ээ. Би тэрнийг алсан. Би гэр бүлээ хамгаалахын тулд юу ч хийсэн чадна. Чи ч бас адилхан бидтэй. Удалгүй хэргийн газарт цагдаа нар ирцгээж Готовгийн Мицуа болон нөгөө 2 залууг аваад явлаа. Дүрс солигдоход манантай ой дундуур цагдаагийн машинууд явж байгаа харагдана. Удалгүй машинаас нохойтой цагдаа нар гарч ирээд ямар нэг зүйлийг хайцгаана. Тэгэд тэд офицер Каногийн ариг ясны үлдэгдлийг оллоо. Мицуа офицер Каног алсан гэдгээ хүлээж цогцыг нь хаа нууснаа зааж өгсөн нь тэр байж. Мицуа Гото офицер Каног алсан нь бараг тодорхой боллоо. Гүй, наадах чинь намайг алж чадаагүй учраас л өөрийгөө барьж өгсөн хэрэг. Ингэж үж тэр бусдыгаа хаацайлж чадна гэж бодож байгаа. Мицуа намайг шархтуулаагүй. Тэр хүн гихч итгэхэд над руу дайрсан. Тэрний хувьд чи буруу бодолтой байх шиг байна. Наад түүхийг чинь батлах хэн нэгэн байгаа юу? Бид хүүгээ тосгоныхноос байцаалд авсан. Чиний хэлсэн шиг авраг биетэй хүнийг харсан нэг ч хүн байгаагүй. Готогийнхан тосгоны иргэдийг сүрдүүлснээс гарцаагүй. Би чамд хэлээд байгаа шүү дээ. Готогийнхантай орооцолдоод хэрэггүй гэж. Тэгсэн Кейсуко тэргүүтээ Гото овгийнхан хэргийн газарт ирцгэлээ. Тэгээд шууд Мицуа руу ирсэнд Дайго бушуухан урдуур нь ордог. Гэтэл Кейсуко болоо тэрний залуус Каногийн арыг ясавга газарт ирээд тойрч суугаад мөргөл үлдэж эхэллээ. Би та нарыг үнэхээр ойлгохоо боллоо. Чи биднийг ойлгох албагүй. Гэхдээ нэг зүйлийг ойлго. Бид бүгдээрээ Мицуа шиг сэтгэдэг юм биш шүү. Явцгаая. Ингээд офицер Каногийн цогцос олдсон учраас Дайго Сүмирэ рүү залгаж энэ талаар мэдэгдлээ. Тэгсэн Дайгогийн дарга нэрлээ. Чамтай нэг зүйлийг зөвлөлдөх хэрэгтэй байна. Ята тосгоны цагдаа тэтгэвртээ гарах гэж байгаа. Хэрвээ чамд зүгээр бол чамайг тийш нь томилмоор байна. Юу гэж бодож байна? Гүүгээ тосхон жирийн тосхон биш гэдгийг чи одоо ойлгосон байх. Хэрвээ чи тэнд дахиад хэрэг мандаавал би дахиад чамайг аргалж өгч чадахгүй. Чи өөр газар шинээр эхлүүл яасан. Би жаахан бодож байгаад хариу өгч болох уу? Дэгдээ. Тэгээд Дайго Юкитэй уулзаж Ята тосхонд шинэ ажлын санал хүлээж авсан гэдгээ хэллээ. Маширогоос асууж үзүүл ямар вэ? Угаасаа юм хэлэхгүй штэ. Маширо, хүүгээ тосхон руу буцах уу? Тэгсэн тосгоны сургуулийн хүүхдүүдийн нээж өгсөн ярилцах дэвтрийг үзэж суусан Маширо охин толгой төгсөнд баярлсан Дайгоч эхнэр охиноо дагуулад тосхон руу явхаар шийднэ.
За sorry байж байгаарай. Борон та нартай Япон улстай холбоотой нэг ганц реклам алгадаадах. Тэгэхээр аяллаа бүх үйлчилгээг нэг дөрөс 20 жилийн туршлагаар бодлогоожсон Монголдо тэргүүлэгч аяллаа компани Khan Travel нь Аз, Европ, Хойд болон Өмнөд Америк твүүд рүү хөтөлбөртэй болоод захиалгад аяллуудыг тогтмол зохион байгуулж байна. Тэгэхээр энэ дундаас нь онцлоход үдсгэлэнд Япон улсын Кёто, Осака, Хирошима 3 хотын хосолсон аялалдаан бүртгэл авч байгаа юм байна. Кётогийн уламжлалт соёл сүмхийд, Осакагийн орчин үеийн хотын амьдрал шопинг, Хирошимагийн түүхэн дурсгалд газрууд гээд аялахыг хүссэн хүн бүхэнд мартагдашгүй дурсамж 5 тухтай аялал мэргэжлийн зохион байгуулалтыг санал болгож байна. Галзууц дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл Khan Travel Facebook пэйж болон 75 Тэг 7 22 33 дугаарын утсанд холбогдоод болоо. Khan Travel. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. За ингээд Дайгогийн гэр бүл Күүгээ тосгонд дахиад амьдарч эхлэх болжээ. Дайгоч тосгоны хөгшчүүдийн гэрээр орж гарч ойр зүрийн ажилд нь тусалдаг болж. Кейсүкэ болоод Готогийнхэн ч тэрэнд төвгүүдхэ болжээ. Маширо охин ярьж эхлэх үеж өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх тал дээр илүү сайжирч үргэлж инээмсэглэж явах болжээ. Охиноо ингэж инээмсэглэх болсонд Дайго Юки хоёрч баяртай байлаа. Нэг өрөө Дайгог унтахынхаа өмнө халбаг юм уух гэж сууж байтал хин нэгэн ханан дээрх зугтаа гэсэн бичгийг цаасаар дараад наачгаж. Тэгсэн Дайго Сүмэрэгийн өгсөн утасны жагсаалтыг санаад хамгийн сүүлийн дугаар руу өөрөө залгаж үздэг. Тэгсэн тэр утас нь салгаатай байна. Тэгээд утасны жагсаалтад байгаа төстэй өөр нэг дугаар руу залгаж үзнэ. Маргааш нь Күүгээ тосгоныхын нэг газарт цуглдсан баярын зог барьцгааж байдаг. Тэд Дайгогийн гэр бүлийнхнийг албан ёсоор Күүгээ тосгоны иргэд гэж тооцох болсноо зарлсанд мань гуравч баяртай байна. Дараа өдөр нь гэртээ ирээд байж байтал гэрийнхэн гаднаас тэднийг хэн нэгэн хараад байх шиг санагдана. Дайго гайхаад гараад иртэл хэн нэгэн байшингийнх нь ханан дээр улаан будгаар алуурчин гэд бичсэн байсанд юу гэж бушуухан дотгошоо орж хувинтай ус алчуур барьсаар гарч ирсэн бол хажуугаар нь явж байсан саабуугай сандарч ирээд манай тосгоныхын дунд ийм бичиг хүн байхгүй шүү гэж учирлаа. Цонхоор харж байсан залуу Готогийнхний нэг байсныг Дайго таньжээ. Тиймээс маргааш нь шууд Күүгээ тосгоны модны үйлдвэрт ирнэ. Тэгээд нөгөө залууг барьж автал нөгөөтхийнх нь нүүр хөхнөц болсон байгааг Дайго хараад цочно. Бид яг танах руу очих гэж байлаа. Энэ тэнгийг бид шийтгэсэн. Танаа цонхоор шагаасан гэд тэнийг юм шиг гайхуулад. Энэ асуудлыг ингээд Марти дэх үү? Марти гинэ? Чи манай ханан дээр бичсэн биз дээ. Энэ юу яриад байна? Тэр бичгийг би бичээгүй. Би тэр бичгийг харсан. Алуурчин гэж бичсэн байсан. Гэхдээ би бичээгүй. Тэгэд хийн. Худлаа яриад байгаараа новш минь. Та нараас өрхөн ийм юм бичгийн. Бүх зүйлд тэгээд бид нар буруутай юу? Чи бас Кано шиг биднийг чичилж эхэлж байна уу да? Биднийг шинжлэхээ болохгүй биз дээ. Та нар эхлээ үсттэй. Мөрдөгчөө. Та тэдэнд хэтэрхий итгэх юм аа. Ясмин дээр тэд нар чинь жинхэнэ адгийн новшнууд шүү. Чи тэдэнд хитэх итгээд хэрэггүй дээ. Энэ үеэр Саабуугай Дайгогийн гэрт Юкид туслаад байж байдаг. Уучлаарай, танд төвөг утчлаа. Зүгээрээ, миний хэлснийг мартаагүй зү. Танай гэр бүл одоо манай тосгоны нэг хэсэг болсон. Бид та нарыг бүх хүчээрээ хамгаална. Бити санаа зов. Баярлалаа. За би явлаа. Маширо, би явлаа шүү. Энэ үеэр Сүмэрэ нэг асрамжийн газарт ирж байлаа. Тэнд ээж нь байсан ч сэтгцийн асуудалтай болсон тэр эмэгтэй охиноо танихгүй байснаас гадна өөрийгөө одоо ч Күүгээ тосгонд Кано офицертай хамт амьдарч байгаа гэж бодоод ухаан санаа нь орж гараад байдаг. Тэгэд гинэт солиороод хүмүүс рүү зүгтаа гэж хашгирна. Ханан дээр нь хэн нэгэн юм бичсэнд Юки тавгүй байлаа. Харин Юкигийн хөршийн хөгшчүүд тэднийх лөө нэг л сэжигтэй харцгаана. Тэр өдөр Маширо охиныг цэцгээ услаа зогсож байгааг Саабуугай машин дотроосоо дурангаар харна. Тэр Юкигийн гэрт сонсох төхөөрөмж тавьсан бол охинтойгоо ярьж байгаа яриаг нь чихвчээр сонсож байлаа. Энэ үеэр модны үйлдвэрт байсан Дайго Кейсүкэгийн үгийг санаж тэнд байсан тосгоны ирчүүдийг анхааралтай ажиглана. Тэгсэн үнэхээр тэдний нэгийнх нь цамц, үл ялаг, улаан будаг болсон байсан бол өөр нэгнийх нь альчуур улаан будаг болжээ. За ингээд цаашид болгоомжтой байх ёстойг ойлгосон мань Дайго гэрийнхээ гадаа хашаа босгож эхэллээ. Тэгсэн Саабуугай ирнэ. Жаахан амар тайван байх санаатай. Хашаа босгож байна. Аа, тийм үү. Гэхдээ би оронд чинь байсан бол ингэхгүй л байлаа. Манай тосхын жижиг гхэн бүгдээрээ бие биедээ идэхэж байж л хамт амьдрын шүү дээ. Гэхдээ манайхаас бусд нь хашаатай байна шүү дээ. Тийм л дээ.
Гэхдээ тэд бол эрднээсээ байсан хаашаа. Харин та нар шинээл эхнээсээ тосгоныхондоо итгэхгүй байгаа юм шиг ийм үйлдэл хийх нь муухай. Энэ үгэнд нь Дайго дургүй байсан бол Юки ярианд нь оролцож байж тэр хоёрыг муудалцахаас сэргийлнэ. Биднийг ямар нэг шин юм хийхээр л Сабууга гараад ирэх юм аа. Тэр цагаас хойш тосгоныхон ягаад ч юм Дайгод жахан таагүй хандах болсон нь илэрхий мэдрэгдэнэ. Гайхсан Дайго гудамжаар дугуйгаа түрээд алхаж байтал тэрний амийг аварсан гал сөнөөгч залуу машинтайгаа ирлээ. Дайго офицер хөгшин хүн дээрлэх муухай штэ. Яасан гинэ? Та Сабуугаг багахан зөвлөгөө өгсөний төлөө элдвэр харааж заамдаж авсан байна л. Тэгж болохгүй штэ. Би Сабуугаг заамдаж аваагүй. Ерөөсөө элдвэр хараагаагүй штэ. Тийм үү? Сабуугач баг зэрэг хэтрүүлэхтэй ярьдаг л хүн л дээ. Тийм бол тоо. Гэхдээ та тэрнийг яршигтай амтан гэж хэлсэн юм байна лээ те. Хөгшин хүний зөвлөгөөг хүндлэх ёстой шүү дээ. Та энэ шинэ хүн. Нэг л буруу үг тоцгоныг бүхэлдэн таны эсрэг эргүүлнэ шүү. Тийм болохоор таарвал тэр хөгшнөөс уучлалгуугаарай. Ямар яршигтай новшнууд вэ? Оройн Дайго гэртээ ирдэл. Юки охиноо хувцлаад гарах гэж байлаа. Тэд Сабууга дээр очиж уучлалгуух гэж байгааг сонссон Дайго их гайхна. Тэгсэн мань хоёрыг ч бас тосгоныхон өдөржин элдвэр өгүүлж тэр Сабуугаас уучлалгуйхыг шаардсан байж. Тэгсэн өнөөх Сабууга өөрөө ороод ирлээ. Сабууга юу да? Таач дандаа яг цагаа олж ирэх юм аа. Манайхыг ер нь чагнж тагнаад байна уу юу? Надад ийм үг хэлж байгаадаа итгэлтэй байна уу? Дайго, намайг уучлаарай. Би бие барьж чадсангүй. Та надад сайхан сэтгэлээр зөвлөгөө өгсөн байтал би хайхрамжгүй ханджээ. Намайг уучлаарай та. Чамайг ойлгосонд баяртай байна. Шинэ хүмүүс аргагүй. Ингэж алхамаар л энэ тосгоны иргэн болно шүү дээ. Гүнээрээ маргаашнаас бид тосгоныхоо хамгийн том ариун фестивалийн бэлтгэлийг эхлүүлэх гэж байгаа. Хэд хоногийн дараа болох юм. Олон зуун жилийн түүхтэй уламжлал. Оргил үед нь хүний хэлбэртэй хүүхэлдэй шатаадгийн. Тэгсэн Дайго Юки хоёр гайхлаа. Маргааш нь тэр гурвыг тосгоныхон дээр ирэхэд бүгдээрээ тэднийг баяртайгаар угтаж авцгаана. Тэднийг Сабуугаас уучлал гуйсан гэдгийг тосхон даяараа аль хэдийн мэдсэн байлаа. Энэ үеэр Дайгогийн утас руу нөгөө өмнө нь залгаж байсан үл таних дугаараас дуудлага ирнэ. Байна уу? Чи энэ дугаарыг хинээс авсан? Чи хин? Хүүгээ тосгоны цагдаагийн хилцсэн офицер Дайго байна. Та офицер Канотой холбоо барьж байсан хүмүүс үү? Чи ганцаараа байна уу? Заавч гэр би жоох ийшлэтгэе. Кано офицер бид хоёр миний тэрэнд өгсөн сансрын холбоогоор холбогддог байсан. Ямар хэрэгээр тэр үлээ? Нүүр тулж уулзсан дээр баха. Та маргааш ганцаараа хүрээд ирж чадах уу? Уучлаарай. Канагоо энэ дугаар руу дуудлага хийснийхээ дараа Готогийн гэр бүлийн эдлэнд амиа алдсан. Тэм учраас би эрсдэл хүлээж чадахгүй нэ. Би сүүлд ярьсан хүн нь биш ээ. Уучлаарай. Би дараа ярив. Тэгэд нөхөр Дайго руу нэг хаяг явуулдаг. Маргааш нь Дайгог хаягаар яваад очтол нэг орхигдсон барилга байна. Тэгэд тэр бууга аваад дотогшоо орж чигээрээ алхаж байтал нэг хүн өөзлөр хаашаа явахыг нь чиглүүлж эхэлнэ. Дайго ч зааврынхан дагуу явсаар нэг өрөөнд ирсэнд өрөөнөөс нэг хар хувцастай хачин нүүртэй залуу гараад ирлээ. Яриагаа үргэлжлүүлэх үү Дайго? Чи юу хүн бэ? Би чамд одоогоор бүрэн итгэхгүй байгаа учраас нарийн ширээ юм ярьж чадахгүй. Харилцан итгэлцэх нь чухал үстэй. Канагоо надад итгэдэг байсан. Тийм болохоор л тэр амиа алдсан. Биш ээ. Тэрнийг идчихсэн. Чи хий юм бэ? Хэлэж хүүгээ тосхонд амьдрах ёс хүүхэн. Би тэдний үхэн хатан нуух гэж оролддог нууцын амьд нотлогоо. Гол юм шууд яриач. Тэгсэн нөгөө залуу Дайгогийн өмнө ирээд нүүрнийхээ нэг талыг халахалсан багийг салгаж авсанд ирэмдэг болсон нүүр харагдлаа. Миний энэ нүүр бүгдийг нь гэрчлэнэ. Тэд нар намайг ч бас идэх гэж оролдсон. Одоогоос 18 жилийн өмнө болсон. Би нарийн сайн сандгууч тэдний дуулж байсан хачин дууг санаж байна. Намайг ухаан орхиод ээж намайг тэврээд гүйж байсан. Дараа нь бид тэндээс шууд нүүж нуугдж амьдрах болсон. Харин том болсон хойноо би өөрийгөө төрсний гэрчлэгээгүй болохоо мэдсэн. Тэгээд хүүгээ тосхонд төрсэн хүүхдүүдэд зариуд төрсний гэрчлэгээ өгдөггүй болохыг олж мэдсэн. Тэднийг идчихдэг гэж юу? Миний ээж өнгөрсөн түүхээ надад ярьж өгч амжилгүй өөд болсон. Гэхдээ би тосгоны талаар мэдхийг хүссэн. Би яагаад тэд миний нүрийг идсэн болохыг олж мэдхийг хүссэн. Тэгээд Кано офицертой холбогдсон юм уу? Хөөе, хүлээж. Би яах ёстой бэ?
Ариун фестивал удахгүй болно. Тэр үеэр над шиг хохирогч гарч ирж магадгүй шүү. Гэж хэлээд нөгөө залуу гараад явчихсанд Дайгоч гэрлүүгээ буцлаа. Энэ үеэр ой доторх нэг сүмд Кейсүкэ ангийн мах авчраад чулуун тахилын ширээн дээр тавьж байна. Тэгээд тусгай хонхтой таягийг дуугаргаж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээ тосхонд тосхоны ирчүүд цуглчихсан фестивалийн бөмбөрийн цохилдоод автаж байлаа. Тэгсэн Дайгог ирсэнд тэд тэрнийг хоцорч ирсэн учраас дургу байгаагаа илэрхийлцгээв. Чи хаана байж байгаа дэрүү? Нэг ажилтаа байлаа. Та өчигдөр нэг хүнтэй уцаар яриад байсан шүү дээ. Хинтээ ярьж байсан. Бидэнд хэлж болохгүй хүн юм уу? Тэгсэн нэг үл таних залуу тэдний цаанаас гараад ирэхэд мөгөд тэрнийг хүндэтгэж байгаа нь илэрхий. Масамунэггүй хамт ирсэн үү? Өвөө маань энэ удаад ирч чадахгүй гэдгийг хэлсэн. Тэгээд ч дараа жилээс ахлах тахилчийн үүргээ өгнө гэсэн. Тэгээд би орын залгана. Хөөх тийм үү? Баяр хүргэе. Тиймээс би энэ жилийн ариун фестивалыг удирдана. Гайхалтай мэдээ байна. Баяр хүргэе. Тантай танилцсандаа таатай байна. Би Куруно Ками сумын Мунечика Камияма байна. Дараа нь тантай ховчлаад уулзаж болох уу? Ингээд Дайго тэр залуутай оройн цагаар сэм уулзна. Юуны тухай ярих гэсэн бол чи гэр бүлээ аваад энэ тасгоноос хурдан явах хэрэгтэй. Яалаа гэж сайн ойлгохгүй байна. Энэ байдлаараа чи Канагуа шиг дуусна. Би ийм зүйлийг хүсэхгүй байна. Энэ тосхон алслагдсан. Ард иргэдэн шинэ хүмүүст таагүй ханддгийг та анзаарсан байх. Үннийг хэлэхэд таач ус залхаж байгаа үстэй. Энд ирснээс хойш миний охин дахиж инээмсэглэж эхэлсэн юм а. Тиймээс би энд ирсэнтэй баяртай байгаа. Тийм бол яа гэх үү? Чи тэгээд энэ тосгоны бүх зүйлийг хүлээж авахд бэлэн гэсэн үг үү? Кугэгийн ариун фестивал гэж сонсч ирсэн үү? Цагтаа бурхтад зориулж хүнээр тахил өргөдөг байсан гэлцдэг. Энэ арал дээр газар тариалан эрхлэх боломжгүй. Тиймээс тухайн үед энэ тосгоны хүмүүс тижээж чадхааргүй их хүнтэй болохгүй тулд зарим үед шин төрсэн хүүхдүүдийг бурхтад өргөдөг байсан. Аимшигтай байгаа үз. Зүгээр л алжчихдаг байсан гэж юу? Чи юу гэх гээд байна? Хүүхдүүдийг иддэг байсан гэх гээд байна уу? За тэднийг ингээд ярилцаж байтал тосгоных нь Дайгог хайсанд Камияма тэрэнд нэрийн хуудасаа амжиж өглөө. Удалгүй саабууга ирээд тэр хоёрыг юу ярьж байсныг шалгааж байснаа яваад өгнө. Маргааш нь Юкиг Маширогийн сургууль дээр очиод охин аваад гэрлүүгээ иртэл Дайго гэрээ онгочоо зогсож байлаа. Эхнэр охин хоёр нь тэрнийг хачин хаашлаад байгаад нь их гайхацгаана. Оройн тосгоныхон зоогийн газарт цуглаад хоол идэн шуугилдцгааж байна. Энэ үеэр Дайго нойл орж цонхоор нь сэм гараад машиндаа суугаад яралтай хот руу очлоо. Учир нь өдөр нь нөгөө залуу зочид буудлын хаяг явуулж оройрол офицер Каног яагаад амиа алдасныг хэлж өгье гэсэн байж. За тэгээд Дайгог зочид буудлын 801 тоо дөрөөнд очтол тэнд нь өдөр уулзснаас өөр хүн хүлээж байна. Намайг Утада гэдэг. Би офицер Кано тусалж байсан. Та ороор. За. Та юм уу? Нүрээ идүүлсэн залуутай уулзсан л үсттэй. Тэр надтай холбогдож танд итгэж байгаагаа хэлсэн. Энэ бол хүний мах иддэг гаж шашинтай холбоотой юм. Анх тэр нүрээ идүүлсэн залуу Кугэ тосгоны аимшигт нууцын талаар интернетэд бичиж оруулсан. Би тэр залуугаар дамжуулаад Канагуатай уулзсан. Эхлээд би тэдэнд итгээгүй. Гэхдээ тэр залуу надад нүрээ харуулсан. Тэр нүрийг хараад сонирхохгүй сэтгүүлч гэж байхгүй шүү дээ. Тийм учраас би Канагуай мөрдлөгт тусалж эхэлсэн. Та яаж Канагуайд тусалсан бэ? Эд мөрийн баримт цуглуулахад нь тусалж байсан. Ямар баримт? Хүүхдүүд. Тэр тосхонд тэр залуу шиг идүүлэх хувь тавилантай төрсний гэрчлэгээгүй хүүхдүүд байсан. Би ихэндээ итгээгүй. Гэхдээ Канагуай мөхөл намайг энэ бүхэнд итгэхэд хүргэсэн. Тэр тосгоны хаан ихтэй баяраар идүүлэх тавилантай хүүхэд байх л ёстой. Энэ үеэр Маширо тосгоны нэг эмэгтэй рүү хараад инээмсэглээд сууж байлаа. Тэгсэн эмэгтэй Маширо руу хараад нүүрэнд нь гараа хүргэнэ. Чи ямар хөөрх юм бэ Маширо? Яг л сахиусан тэнгэр шиг. Тэгээд охины үсийг үнэртэж эхэлнэ. Кано мөрдөгч эхэндээ энэнд итгээгүй гисэн. Гэвч тэр тосгонд амьгуу төрсэн хүүхдүүдийн тоо их байсан нь сэжиг төрүүлсэн байгаа. Тэр жижиг тосгонд жилд дунджаар нэг хүүхэд амьгуу төрдөг. Тэгээд тосгонд 10 хүрэхгүй хүүхэдтэй баг сургууль байгаа. Сонирн биш гэж юу? Энэ үеэр нөгөө талд гайхсан Юкиг Маширо дээр очисонд нөгөө эмэгтэй айж уучлал гуйгаад мөргөж эхэллээ. Манай эмэгтэй Саабууган охин Канакович.
Уучлаарай. Охин маань 3 жилийн өмнө хүүхэд төрүүлсэн чи хүүхэд нь амьгүй төрснөөс болоод ухаан санаа нь юм болчихсон. Тэгсэн Канако. Хүүхэд минь амьгүй төрөөгүй. Хөдөлж байсан. Амьсгалж байсан. Гин кото охиныг минь аваад явсан. Гэж хашгирсанд сандарсан Сабугай охиноо чирээд гарах үеэр нуруу нь хөхнэц болсон байгааг Юки анзаарлаа. Гэвч Сабугай энэ саяхан нуруугаараа унчихсан. Гэд халгаасангүй. Тэрнийг охиноо чирээд аваад гарсанд тэнд байсан хүмүүс бүгдээрээ хачин болдог. Тэгвэл зүгээр төрсэн хүүхдийг амьгүй төрсөн гэж бүртгээд дараа нь идэхийн тулд тусад нь өсгдөг гэсэн үг. Амьд хүүхдийг яаж амьгүй гэж бүртгэдэг байх вэ? Тэрийг би сайн мэдэхгүй байна. Алга болохоос сарын өмнөөс тэр над руу залгахаа болчихсон. Тэгвэл та тэрэн лүү хамгийн сүүлд залгасан хүн биш байх нэ. Каногой нас барахынхаа өмнө нэг дуудлага хүлээж авсан байсан. Тэр хүн нүүргүү залууч биш. Таач биш гэхээр өөр хүн болж таарлаа. Магадгүй тэр үннийг хайж явсаар хүүхдүүдийг олсон байх. Тэгээд л амиа алдсан байх. Тэгвэл сүүлд ярьсан хүн тэрэнд хүүхдүүд хаана байгааг хэлсэн байж болох уу? Тосгоны хин нэгэн байсан ч байж мэднэ. Тэднийг ингээд ярилцаж байтал өрөөний хаалга дугуйч нэг залуу орж ирсэнд утаада Дайгог бушуухан явууллаа. Тэгээд Дайгог эргэж ирэхэд тэнд байсан хүмүүс бүгдээрээ ууралж хаана байснаа заавал тайлбарл гэж загналаа. Орон Юки болсон явдлыг болоод сонссон бүхнээ Дайгод хэлнэ. Харин нөгөө талд таглийн ширээн дээр тавьсан байсан ангийн махыг хэн нэгэн юучгүй болтол нь идчихсэн байлаа. За энд хүрээд энэ галзуу цувралын парт 2-ын тайлбар маань дуслаа. За та нар юу бодож байгааг бороо ойлгомжтой мэдж байгаа. Тэгээд одоо хэдэн бороонууд нь робот байсан бол аль хэдийн бүгдийг ингээд яриад оруулчихгүй юу? Данч робот биш хүн болохоор одоо тэгээ яалтай юм ч одоо ядарна тийм ээ. Игнээс ингээд мөброн ханаад манад хүрээд ингээд жижирээд байна шүү дээ. Тэгээ жижирсэн ч гэсэн борон тэгэл гандан буурахгүй та нартан киногоо ярьж өгөхийг хичээгээд л байгаа шүү. За тэгээд ер нь одоо үйл явдал эвгүүрж байна. Бас л эвгүй юмнууд гараад байна шүү. Тэгэхээр хамаагүй бас жоохон дүүнэр маань те үзээд ер нь дими вэ шүү гэдгийг бороо хэллээ. За тэгээд энэ галзуу цувралыг аяллаа бүх үйлчилгээг нэг дороос 20 жилийн туршлагаар баталгаажсан Монголд тэргүүлэгч аяллаа компани Хаан Travel-тэй хамтран хүргэлээ. Аз, Европ, Хойд болон Өмнөд Америк төвүүд рүү хөтөлбөртэй болоод захиалгад аяллуудыг тогтмол зохион байгуулж байгаа шүү гэж Хаан Travel. Та нар маань тэгээд Сабадраг Саба адартсан бол лайк дарахтал болоо явчихж байгаа юм. За бас галзуу сервис сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлж болох юм да тийм ээ. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу тайлбаруудаараа эргээд уулзцгаая манайхаа.